Хүүхдийн хөл өвдөхөд томчууд өндөр олох гэж байна хэмээн тоолгүй орхих нь түгээмэл байдаг. За гэвч өсөлттэй холбоотойгоор хөл өвдөх нь 5 хүүхэд тутмын нэгт нь илэрдэг буюу өөрөөр хэлэх юм бол ховор тохиолддог юм байна. Ийхүү эцэг эхчүүд буруу онш тодорхойлж хүүхдээ эмнэлэгт үзүүлэхгүй байх нь ясны эдэт эмгэг, ясны хор тавдар хүндрэх шалтгаан болдог байна. Иймээс эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн хөл өвдөх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаж оншийг зөв тогтоох хэрэгтэйг эмч зөвлөлөө. Хөлний өвдөлт нь олон янзын шалтгаантай байдаг. Иймээс хайхрахгүй орхих нь эрсдлийг дагуулдаг. Гэвч эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийн хөл өвдөхийг өсөлт, хөдөлгөөний дутагдал, кальцийн дутагдaltaй холбон авч үзэж байна. Хүмүүс өсөж гэн гэдэг тэр чинь үе мөчний янз бүр юм байдаг юм байл шүү дээ. Ээж бол хүүхдүүдээ тэгдэг л байсан. Одоо бол тийм биш байхаа. Тэр бол өөрснийх нь хоол унд зохистой хэрэглээс л болж байгаа шүү дээ. Өсөлттэй холбоотойгоор ч ойлгох нь тэгээ бас жоохон харж хандаж хянаж байгаа тэгээд бас их өвдөд байх юм бол эмнэлэгт ханддаг шүү дээ. Эмэгтэй хүүхдийн 9-өөс 14, эрэгтэй хүүхдийн 13-аас 16 наснд өсөлт эрчимтэй явагддаг. Энэ үед нийт хүүхдүүдийн 15-аас 20% нь 2 хөл зэрэг өвдөх шинж тэмдэг илэрдэг байна. Гэхдээ хөл сүүлжлэн өвдөх, нэг хөл удаан хугацаанд өвдөх, хөдлөхөд хүндрэлтэй болох нь хор тавдар, ясны эмгэгүүдийн шалтгаан болдог байна. Иймээс энэ тохиолдолд эмчит хандах шаардлагатайг онцолж байна. Одоо шилдний хавцаа гэдэг юм уу? Ижил хоёуланд нь зэрэг өвдөгч гэдэг юм уу. Иймэрхүү тохиолдолд бол яг эрчимтэй өсөж байгаатай холбогдуулаад шүрмэсний суналтаас холбоотой ясны бүтэц маань бүрэн сайн хөгжөөгүй үүнтэй холбогдуулаад бол өвдөх тохиолдолд хэвийн байдлаар үүсч болдог. Тусдаа одоо нэг хөлн өвдөл байхад нөгөөх нь өвдөхгүй тийм. Иймэрхүү өдөр тохиолдолд бол яг тийм өсөлттэй холбоотой гэж ойлгож болохгүй. Тийм нөхцөлд бол тусдаа гэмтлийн гаралтай юм уу эсвэл одоо өөр шалтгааны улмаас өвдөж болдог. Түр зургийн хөлийн өвдөлт нь өсөлтийн өвчнөд холбоотой аюул гүйцэтгэл юм. Харин байнга өвдөх, хавдах, улайх, алхах боломжгүй болж байгаа зэрэг шинж тэмдэг илэрвэл шууд эмчит хандах хэрэгтэйг зөвлөлөө. Харин өсөлтийн өвдөлтийн үед кальц ууж эрдэсээ нөхөх шаардлагатайг хэлж байлаа.